Мөнгө муутагаасаа болоод өндөг бодоо хоёроор л тэмцээнд орж байсан, төрүүлж байсан тамирчин. Орчин цагийн боди ертөнцид хамгийн их олон хүнд танигдсан классик физик ангиллалын Крис Бамстедийн гол өрсөлдөгч Рамон Роша Куэрос буюу Рамон Дино. Энэ удаагийн бичлэгээр энэхүү Бразил улсын улны амьдралаас гарч ирэн дэлхийд алдартай болсон залуугийн гайхамшигт түүхийг өгүүлье. Харин та бүхэн реклам явах зуур лайка өгөөрэй. Яаж мас нэмэх үү? Ихэд яаж чин хасах уу? Багид. Ийм хариулт хэтэрхий бага байвал та миний бичсэн тарих ба хоол номыг худалдаж аваарай. Энэхүү шинжлэх ухааны үндэслэлтэй ном таны хооллолтыг зөвшрүүлж, олон эргэлзээг тань тайлна гэдэгт итгэлтэй байна. Ном авахыг хүсвэл тайлбар хэсэгт байгаа хаягууд руу чатчаарай. Рамон Дино. Дино гэдэг нь хоч бөгөөд Акрын динозавр гэсэн утгатай. Рамон 1995 онд Бразил улсад төрсөн. Гэвч түрүүд олон жил бололгүй түүний гэр бүл Португал руу нүүж Рамон Дино хүүхэд насаа тэндээ өнгөрүүлсэн байна. Тэрээр хүүхэд байхын дасгал хийх дуртай байсан боловч түүний гэр бүл мөнгө муутай байжээ. Гадаад төрнийхтэр буюу калистеник дасгалууд 15 настай түүний сонгоогүй сонголт байлаа. Төрнийхтэр идэг дасгалууд түүнд таалагдж байсан бөгөөд тэрээр баггүй булчмаас нэмсэн байдаг. Рамон менс физик ангиллалыг шууд онлон тайзан дээр гаргахаар шийдэв. Түүний анхны багш нь Марсиа Гарсиа гэж дасгалжуулагч байсан. Тэрээр анхны тэмцээнээсээ эхлэн анаболик стероид хэрэглэж эхэлсэн байна. Рамон 2 тэмцээнд оролцсон, шууд тэргүүн байрууд эзэлсэн. Гэтэл цаашаа улам сайжрахад түүнд санхүүгийн асуудал тулгарчээ. Энэ үед тэрээр цаашаа улам сайжрахыг хүсэж байсан ч мөнгөгүй улмаас зөвхөн будаа өндөг 2 л идэж бэлтгэл хийдэг байсан. Хаяа олдвол сосискл иддэг байжээ. Ийм хооллолттой тэрээр сонирхчийн олимпиад оролцоод төрүүлсэн юм. Мас нэмэхдээ өндөг будаа ихээр өөхөө багасгахтаа будаага багаар 50 хоног тэрээр зөвхөн 2 төрлийн хүнс хэрэглээд тэмцээнд орсон байна. Ингээд энэхүү ууггүй хичээл зүтгэл төсвөр төвчээр гаргасан түүнийг бразилчууд анзаарсан байдаг. Бразилчууд хэрвээ хэн нэгэн энэ улсыг төлөөж бодибилдер болох ёстой бол Рамоноос өөр хинч биш гэцгээв. Энэ бол 2018 он байлаа. Рамон сонирхчдын олимпиад төрүүлсэн жил юм. Сонирхчдын олимпиад төрүүлж прокарт авсан түүний мөнгөний асуудал шийдэгдэггүй л байлаа. Энэ үед Бразилийн маш алдартай блогер болох Тиаго Тогуро түүнийг өөрийн шин төсөлдөө өрсөн байна. Тиаго Тогуро бол 9 сая дагагчтай Instagram фитнес блогер. Тэрээр нэгэн хауст ирээдүйдээ фитнес тамирчдыг цуглуулж блог хийдэг байсан залуу. Яг л TikTok хийх гэж нэг гэр цугласан хүмүүс шиг гэсэн үг. Бразилд энэхүү сэдв алдартай, маш олон залуучууд сошиал медиаг дагуулах гэж нэгдэж янз бүрийн TikTok контент хийцгээдэг. Рамоны хувьд энэхүү төсөл маш хүчтэй том түлхэц болж өгөн хувь заяаг нь эргүүлсэн байна. Зөвхөн карьерийн ахиц дэвшлээс гадна тэр төсөлдөө Рамон өөрийн ирээдүйн их нэртэйгээ танилцсан байдаг. Мэдээж тэр төсөл нь тамирчны карьер гэхээс илүү зөвхөн сошиал медиа тал руу хандсан зүйл байсан. Гэвч төсөлд орж сошиалд өөрийгөө харуулснараа бодибилдингт бүр илүү том нөлөө бүхий хүн болох Ренато Карьянитай танилцж чаджээ. Ренато Карьяни YouTube-д 7 сая дагагчтай бөгөөд Рамоныг тэрхүү зөвхөн өндөг будаатай тэмцээнд бэлдэж орсон гэдгийг мэдээд түүнд туслахаар шийдсэн байна. Ингээд тэрээр Рамонд маш олон видео контент хийж өгөн түүнийг алдартай болгосон байна. Рамон Диногийн анхны про дебют нь 2021 онд Испани улсад болсон Европа Про тэмцээн дээр болсон. Энэ нь про карт авснаас хойш 3 жилийн дараа гэсэн үг. 3 жилийн хугацаанд Рамон маш сайн формтой болохыг хичээж байсан юм. Энэ үеийг нь харахад түүний форм одоогийнхтай харьцуулбал хамаагүй муу байсан байна. Тэрээр энэхүү тэмцээнд 2 дугаар байр эзлэн Мистер Олимпиад оролцох эрхээ олж авсан байдаг. Рамон Дино тэр жилдээ Мистер Олимпиад орох эрхээс гадна эцэг болох мэдээ дуулав. Түүний хариуцлага хэд дахин нэмэгдэв. 2021 оны Мистер Олимпиад тэмцээнд Рамон формо эрс сайжруулан топ тамирчдын игнэнд тэр тусмаа Крис Бамстедийн хажууд зогсов. Крис Бамстедийг та бүхэн сайн мэдэх бах. Тэрээр ангиллалынхаа бусаа аврагна. Хэрвээ сайн мэдэхгүй бол түүний тухай бичлэг байгаа шүү. Линкийг нь тайлбар хэсэгт үлдээч. Рамон Дино өөрийн анхны Мистер Олимпиадээр 5 дугаар байр эзэлсэн юм. Түүний 5 дугаар байр эзэлсэн явдал нь дараагийн Олимпиад орох эрхийг автоматар өгөхгүй. Иймээс Рамон Мистер Олимпиад орох эрхийн төлөө ахин өрсөлдөхөөс өөр замгүй болсон ч тэрээр тун удалгүй өөрийн нутаг болох Бразилд болсон тэмцээнд төрүүлэн Олимпиад орох эрх аван аврагын цом өргөсөн байна. Цомоос гадна хамгаас илүү чухал зүйл болох өөрийн хүүгээ тайзан дээр өргөжээ. Рамон Диногийн хувьд чанартай булчмаас нэмэхэд асуудалгүй байдаг. Харин жингийн хязгаарлалтаа сэтрүүлэхгүй байх нь түүнд том асуудал болж байсан юм. Иймээс тэрээр жиндээ орох гэж маш их хэцүү аргуудыг хэрэглэж байлаа. 2021 оныхтой харьцуулбал 22 онд Рамон хамаагүй илүү болж чадсан жил. 22 оны Олимпиад шүүгчид түүнийг эхний үедээр шууд Крис Бамстедийн хажууд дуудсан байдаг. Ингээд тэрээр Бамстедийн хамгийн хар дарсан өрсөлдөх
өрсөлдөгч болж чадсан 2 дугаар байр эзэлсэн. Рамон шууд 2 дахь Олимп дээр 2 дугаар байр эзэлсэн учраас сэтгэл хангалуун байлаа. 22 оны Олимп болж байх үед Рамоны эхнэр 2 дахь хүрээтэй тэд охинтой болно гэдгээ мэдцгээв. 23 онд Рамон Огайод болсон Арнольд Классик тэмцээнд оролцсон. Түүнийг амжилтанд хүргэсэн багш Рената Карьяны хамт байсаар л тэмцээнүүдэд тэр хоёр хамтдаа оролцсоор л. Тэр хоёр Огайод болсон тэмцээний аваргыг авч чадсан байдаг. Хэдхэн цагийн өмнө Арнольдын хөшөөнд очин түүнийг биширж байсан Рамон R1-ийн гараас аваргын цомыг авсан байна. Тэмцээний дараа Рамон Дино Крис Бамстедтай хамтарсан видео хийсэн. Хэдэн жилийн өмнө Рамон Бамстедийн хоолны тухай бичлэгийг үзэн би удахгүй түүний дэргэд очино. Магадгүй хамтдаа видео хийн гэж мөрөөдөж байсан тэрээр мөрөөдөл нь биелэхийг үзлээ. 2023 оны Мистер Олимп ягаад ч классик физик ангиллын жингийн хязгаарыг нэмэгдүүлсэн учраас Бамстед болон Рамон хоёулаа булчин маасаа нэмэн оролцов. Шүүгчид нийт булчин маас ерөнхий пропорцийг нь харан Бамстедад 5 дахь аваргыг нь өгөв. Рамон Дино Крис 2 чадсан. Хоёулаа одоо 29 настай. Иймээс тэр хоёрын өрсөлдөөн үргэлжлэх нь тодорхой. Крис Бамстед яг тэнцүү зэрэгцэж яваа өрсөлдөгч нь Рамон юм. Үүнийг энэхүү бие биендээ хүндэтгэл үзүүлэн хамтдаа хуусан зураг батлана. Рамон Бамстед хоёр бие биендээ хүндэтгэлтэй сайхан харилцаатай. Бичлэгний баатар маань хэрвээ ямар нэгэн асуудлаар форма алдахгүй бол Мистер Олимпийн аварга болох нь удахгүй гарцаагүй. Энэ нь Бамстед зодог тайлснаар болох уу эсвэл шудраг өрсөлдөд болох уу гэдэг асуулт юм. Учир нь Крис Бамстед ховор тохиолддог бөөрийн аутоиммун өвчтөй. Тэрээр зодог тайлах талаараа хэд хэдэн удаа ярьж байсан. Ямар ч тач энэ Олимпиар сошиалд хамгийн алдартай 2 классик бодибилдерийн гал гарсан өрсөлдөөнийг удахгүй үзэхнэ. Харин та хэн ялна гэж бодож байна? Бамстед дүү, Рамон уу? Комент бичээрэй. Хэцүү амьдралыг даван туулж мөрөөдлөө биелүүлж чадсан залуу. Хизээч ухрашгүй, бүх шиг бульдозер шиг зоригтой тэмүүлдэг зантай тамирчин Рамон Дино. Ямар ч мөнгөгүйгээд гоншихнож хоошоо суулгүй өндөг будаал идэн тэмцээн төрүүлсэн Бразилэр. Өндөг будаал идээд байж болох юм уу гэж бити бодорой. Хооллолтын тухай цогц мэдлэг авахыг хүсвэл миний бичсэн тарих ба хоол номыг худалдаж аваарай. Тэндээс та илүү их мэдлэг олж аавна гэж бодож байна. Рамоны амжилтанд хүргэсэн хүний нэг бол яах аргагүй Рената Карьяны. Тэр хоёр бараг л аав хүү хоёр шиг харилцаатай. Өдийг хүртэл нэг нэгний эцэг хүү шиг хайрлаж амжилтанд хүрсэн хоёр. Амжилтанд хүрсэн ч багшаа мартаж орхиогүй Рамон бол сайн эцэг, сайн нөхөр, сайн залуу, сайн тамирчин. Тэрээр зүгээр л мөрөөдлийнхөө төлөө ухрашгүй, цуцшгүй урагшаа зүтгэдэг нэгэн билээ. За энэ үрээд энэхүү бичлэг маань өндөрлөж байна. Хэрвээ танд хэрэгтэй санагдсан бол лайктаар шеэр хийгээрэй. За ингээд дараагийн бичлэгээр уулзцай. Түр баяртай.